Деважингийн цэцэрлэг 8 дугаар анги. Таны сайн хүн чинь би штэ. Ороор. Захирал удлаар ярьж байна. Ойлголоо. Түр хүлээж аваарай. Яагаад ингэж их сандраад байгаа юм бол? Унтаад өгчээ. Шөнийн 1 цаг өнгөрч явахад гэртээ ирэхгүй байх шүү. Харанг зогтдог юм шүү. Хинт. Надад харанг огтхонч зогтдоггүй. Би дургүй. Баларсан шүү. Сэрэхгүй яасан? Хөрхрээд л унтаад байсан шүү дээ. Энэ 7 хоногийн амралтаар морин ториулгын газарт бүлэг жуулч ирэхгүй гэсэн баха. Нью-Йоркт тоглолт зохион байгуулдаг байсан найз минь Сөүлд очиж нэг юм хийнэ гэд байсан. Хамт очиж үзэхгүй? Тэгээ. Явцгаая. Би хүргээд өгье. Яасан? Шүтгэр хараа юу? Унтаагүй хэрэггүй. Би ийм юм өмсдөггүй. Чамд зохих байх гэж бодоод авчихсан юм. Таалагдж байна уу? Баярлалаа хаа. Үнэхээр гоё юм аа. Гэхдээ ийм хувцас өмсөх шаардлага бараг гарахгүй байх та. Өнөөдөр тоглолт үзэхээр явахдаа өмсөж болно шүү дээ. Ахаа. Тэр газарт чинь заавал ийм хувцастай очих хэрэгтэй юм уу?
Тохгүй газар бол Тийм биш ээ. Гэхдээ бэлэг авсан бол өмнөсөх нь ёс биш гэж юу? их гой зөгч ийн. Ингээд яагаад наадха дотор нөмсөд байгаа юм? Хүмүүс таруулахыг хүсээгүй маа. Ганц намайг харах гээд байна шүү дээ. Бити хөдлөөдөө. Тэсэлдээ. Ус нүүр хоёроо аргалчлаа гэхэд над хавтгад хийжээ яах гэж байна. Хөөе. Игчээчин насан дээр ийм биетэй байх нь гайхалтай хэрэг. Ямар тач аргалах гээд үзье дээ. Хөөе. Энэ одоо юу вэ? Ямар арслангийн дэлгэн штэ. Дайна. Дэндүү жоохон хүүхчиг юм шүү. Зүгээр ээ нөө. Хэн бэ? Би дэндүү задгаа байна уу? Нэг тогтооч. За. Юу вэ? Юухан ах ч гэсэн ирчихсэн байх шүү. Хизээ ирээ. Сайн байна уу? Сайн. Чамайг танихааргүй шүү. Өөрчлөгдсөн хүн нь ганц би биш бололтой. Даажи чи хөөх харагдаж байна. Баярлалаа. Ой найзуудаа. Би ийм хийхгүй бол та нарын царайг харахгүй юм аа. Чи ч хууч амьдралаасаа их хөндөрчээ. Дараагийн удаа ийм хөг битээ ураарай. Хэдэн жилийн турш нааш цааш таталцснээс та хоёр хосууд болжээ. Бид хоёр хосууд л да. Сайн байна уу? Намайг ханд унжуу гэдэг. Ийм үед юу гэж хэлэх ёстой вэ? Энэ эмэгтэйг ий даажи гэдгийг. Миний найз бүсгүй. Дахиад л дарс болчихлоо. Би ямар нэгэн юм ууж идэхээрээ заавал юм болгочихдгийг.
Чи 4 хундгыг ууж байна. Цогтчгоод хэрэг тарих гээ юу? Би яахчгүй. Чи над найз бүсгүйгээл халамжил. Дажи чи их арх сайн даадаг бололтой. Би хоёрыг угаад л согтож эхэлтий. Сайн даадаг нь мэдэхгүй юм. Гэхдээ юм уухаараа хөгжилтэй болчихдгийг. Энэ зэлэг юу ийх гээд юм бол дар суулгаад байдаг байна. Тоглолт хэдэн цаг дуусах юм? 10 цаг хүртэл болох байхаа. Энэ залгийг дээ. Барьж идэхэд бэлэн байгаа харц байх шүү. Хөөе, тавилта. Өвдөж штэ. Архиу усуу үдг нь ялахгүй уугаад байж болох уу? Бас яагаад хэрүүл хийгээд байгаа юм? Төвчний сэтгэлээс хосорч өгнө гэдгийг мэдчихвэн үү? Яах гэж тэгж хуугаад байдаг вэ наа? Бас хаана хонох гэв? Миний хаана хонох нь арх угаад хэрэг тарих нь чамд хамаагүй хэрэг штэ. Яагаад юнхаахад дургүй юм бол гэж боддог байлаа. Тийм ээ. Чиний сэтгэлийг ойлгож байна. Жинэн ах хоёрын өнгөрсөн явдал надад таалагдахгүй байгаач өнгөрсөн явдал штэ. Тийм биз дээ. Чимний сэтгэлийг ойлгож байгаа гэж юу? Хэр сайн ойлгож байгаа юм бэ? Би соо юм хөө дургүй. Чамд тэрнтэй хамт байгаад бүр ч их дургүй урж байна. Тэр чинь юу гэсэн үг? Юу гэсэн үг байх юм? Соо явхуу дэндүү ирээ зэрэг амтан. Чи надад сайн юм уу? Юу? Чи ахын хэрэгээс болж дэндүү их уурлаад байгаа болохоор Чи үнэхээр инээдтэй хүн юм аа? Соо явхуу чам сайн гэхэр өөрийгөө мундаг хүн гэд бодчихоо юу? Надад найз бүсгүй байгаа. Чи мэдэн штэ. Тэрнээс гадна чи миний сонирхдаг хүн биш. чи ч гэсэн миний сонирхдаг хүн биш. Талархав штэ хэрэг байна. Ингэхэд чи наад хувцас зохиж өгнө гэж бодож байна уу? Нэг мөсөн тайлаад явчихаач. Наад үгээ найз бүсгүйдээ хэл. Танаа найз бүсгүйд бараг шалдан явж байна лээ. Хамаг цээж eel гаргачихад Жиньон би галбир сайтай. Чам шиг хавтгай өгзөгтэй, хавтгай цээжтэй хүнтэй адилхан гэж бодоо юу? хавтгай өгзөгтэй, хавтгай цээжтэй гинэ. Хөөе. Чи 6 жилийн өмнөхөөс огтхож өөрчлөгдөг байна. Хизээ болж өнгөрсөн явдал болоод одоо хөх яриад байгаа юм. Хөөе. Чи галзуурчаа юу? Чи л газуурсан байх. Муу хүүхний донтой амтан. Чи там хүүхэнд нүрээ нагаад амьсгаж чаддгүй үхээрээ. Нааши хэвтэлтэй. Би даалтаа бичих ёстой штэ. Хийхгүйж болно штэ. Хөөе. Чи гараа хаана хүргээд Ямар хамаатай юм бэ? Хоёулаа эхнэр нөхөр штэ. тийм байсан ч гэсэндээ болохгүй. Хөөе. Үннийг хэлэхэд чи бид хоёрыг бараг ялгахдахааргүй штэ. Минийх бараг чинээхээс том байлгүй. Чи ч гэсэн бариад үзэлтэй. Чинийх илүү том гэж юу?
Гүй. Би тийм утгаар хэлэх гэсэн юм ш. Даажи. Би маш их ичж байна. Тийм болохоор намайг тайван орхи. Гойж байна. Биний хүүх ямар гэж харахад сайхан л харагдаж байдаг. Даажи их цочирдсан юм шиг байна лээ. Намайг таны араас гүйдэг байсан гэж хэлчихье. Хан дарга бодож байснаас илүү бөөр сөрдөг хүн бололтой. Мэддэг байсныг нь мдээгүй юм аа. Мэдвэл хин хинт нь тохгүй байхаа гэж утсан юм л та. Тэр хүнийхээ оронд бодоод үзвэл ойлгож чадахгүй байх зүйл байхгүй л дээ. Гэхдээ гинэт тулаад ирэхээр өөрийгөө л боддгийн. Хан дарга их өөж сэтгэлтэй хүн бололтой. Өнөөдөр их сайхан байлаа. Болгоомжтой яваарай. Төрүүлээд суугаад явдаа. Би машин түрээс илжсэн байгаа л да. Тэрнээс гадна бид хоёр эндхийн баарнд дахиад ууж суух бодолтой байгаа. Даажи жижүүд уулзъя. За. Сонирхсан зүйлээ асуу. Пак Жинён хиддэх хурууч нь үү? Анхны хайртайгаа 15 настайдаа учирсан гэхээр хичнээн эмэгтэйтэй уулзж байсан юм. Цай уугаад явах уу? Энэ өрөө болсон хойно цай уугаад яв гэх нь дан ганц цай уу гэсэн үг бишгээ үсттэй. Ордоо ядарч байгаа байх. Намайг ойлгодгийг чинь мэддэг гэж хэлж чадахгүй нэ. Тийм болохоор имиж бас айж байна. Яадаг вүлээ? Чи цаашид илүү ад жаргалтай болж илүү их инээх болно штэ. Эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй байна да. Баяртай. Түрүүн таны стейкийг хүртэл идчихсэн чинь гэдэс хямарчихсан бололтой. Зүгээр үү? Эмнэлэгт үзүүлэхгүй байж болох уу? Санаа зовлтгүй. Манай ангийнхан бүгдээрээ хорлог авч байхад би ганцаараа эрүү саруул байсан юм. Их хөөрхөн харагдж байна. Би ч гэсэн мэднэ. Түр хүлээгээрэй. Их оройтож болохгүй юмсан. Ийм газрын шар айраг ямар үнэтэй байдаг юм бол? 1903 гинү? Энэ юун дугаар юм бол? Уучлаарай.
Яаралтай дуудлага байсан юм. Зүгээр дээ. Манай ач хүүч сайн идэж байна шүү. Хүнд ажил хийгээд царайных яд руу харагдаж байна. Охин минь. Дунжууд уулын хүн орхотоо уулгах хэрэгтэй юм шүү. Хэцүү вэ нөө? Тан бэлдэж өгөх үү? Тангийн шүү. Хэрэггүй дээ. Хэцүүгүй ажил гэж байдаг гэж үү дээ. Зүгээр л хийхэд болно. Тийм шүү. Зүгээр л хийж байхад болно. Сайн хийхэд хичээгээд байлгүй зүгээр л тууштай зүтгэж явах хэрэгтэй. Тэгж үуч амжилтанд хүрнэ. Нэрээ чи морь худалдаж авч шарааргны 10 олж өгч бас тэмдгийн хүмүүсийн бизнес тусалж энэ санааг яаж олсон юм бэ? Нөгөө тэнд байдаг хүнээс жаахан тусламж авсан. Тэнд байдаг хүн гэж хэн тийм талархуу штэ? Ямар хүн юм бэ? Өвөөгийнх нь таньдаг хүн үү? Таны амьдардаг байсан тосхны хүн биш л дээ. Өөр газрын хүн. Darin des 사람들이야. Миний өрөө ийм том билүү? Тэгж хувцлаж байдаг. Эрэгтэй хүнтэй аимшиггүйгээр хоёулахна. Эрүүл байсан би энэ өвдөх нь байна. Юунд ингэж их хийдсэн? Харин тийм ээ. Би дэндүү их идэж байгаа биз? Энд их давч уу юм? Өөр газар очих уу? Хаашаа? Хаана байвал зүгээр үү? Надад энд байхад дажгүй байна. Надад чимээгүй газар байвал сайхан санагдаж байна. Гарцгаая. Аха, би юу тэр байна? Намайг манай аав хүлээж байгаа. Тийм болохоор би Явуулахыг хүсэхгүй байна. Тийм ээ. Хан дүнжи өөрийнхөө амьдралаар амьдарч, ий дааж ич гэсэн өөрийнхөө амьдралаар амьдрахад болно. Тийм ээ. Ингээд дуусгах хэрэгтэй. Бүх юм дууссан. өдөр хоног их хурдан өнгөрөх юм аа. Хайрын санагдаж байна. Үннийг хэлэхэд би өнөөдөр чамайг явуулахгүй гэж бодож байсан. Чамайг ингэж их сандраад байхаар надад эвгүй байж тээ. Таамаглаж байгаагүй зүйл хэлчих үү? Би ямар хүүхэд биш дээ. Бараг ирчихлээ. Тэр байна. Тэр. Маргааш цагтаа ирнэ. Сайхан амраарай. Аха. Хоёулаа дахиад нэг тойрох юм уу? Аав чи хүлээж байгаа. Хурд ор.
Би хүүхэд юм уу? 사랑이란 참 보이지 않은 것 같아 후회로 돌아와도 가슴에 남겨져도 사랑했던 그 맘 그대로 마음이 말을 해 내 맘을 어떻게 한 걸음 두 걸음씩 천천히 갈걸 사랑이라는 이름으로 다가와 가슴속에 기대 넌 웃고 했지 나의 마음속에 남겨져 서인호 чийч мулгуу юм да. 속에 남겨져 아파했던 그만큼의 고인 눈물도 이제 내 가슴에 남겨둘게 영원히 언제나 내 마음만은 한 사람 Энэ үүрээр бэлтгэл хийдэг байх нэ. Энэ сайн давхитаг боловч бэртэл авчихсан юм аа. Одоо имжлүүлж байгаа. Морины эзэн нь сэтгэл гонсгор байгаа юм байна да. Моринд иллэг хийх аргыг яаж мэддэг? Моринд дуртай болохоор хэдэн морь тэжээж байсан ч заав гардаггүй байлаа. Гэхдээ л бус түнд даадах нь сэтгэлд тавгүй байдаг юм. Тийм шүү. Та надтай хүндэтгэлтэй ярих хэрэггүй дээ. Аха. Чамд аавч нь харагдахгүй байна уу? Өглөөний хоол идчихэд яв. За, ойлголоо. Аавын сэтгэл санаа их өөдрөг байгаа бол та. Хизээ ирсэн. Чамайг санаад нүдэ нэмэгцээг үгээд ирлээ. Хамт явсан бол сайхан байхгүй юу? Харин тийм ээ. Яаралтай ажил гарчихлаа. Сайхан амарсан уу? Тийм ээ. Би ганц шорон мунд чадаагүй. Тайвширч өгөхгүй байсан. Өчигдөр байсан чигээ байж уурай. Ийм үгийг юунд шуудхан хэлдэг юм? Зүрхийг хэлж байна. Мессежээр явуулсан биз дээ. Зүрх үү? Юу бодсон болоо сайн сонсдоггүй байна. Дайжгнахаа болоо. Ичиж байхад. Авахгүй хэрэггүй? Зүгээр дээ. Тэг нарийн бичгээ. Би байна. Манай хүн миний дуудлагыг авахгүй байна. Сайхан амарчхад ирээрээ. Даргын хувьд тушааж байна. Ойлгосноо? За, чэжид уулзъя да. За.
Муу солиотой амтэн юу хийсэн болоод дэвшээдэг байна. Энэ Английн хатан хааны ордонд нээлүүлдэг тусгай цай байгаа юм. Ямар байна? Их сайхан үнэртэй юм аа. Манай ерөнхий захирлаас болоод иргэдээс зөвшөөрөл авна гээд танд хүртэл товг удаж байна уу? Дэндүү яс жоромтой хогшин байгаа юм. Яс жоромтой бусдын хүндэтгэлийг хүлээсэн захирал гэж сонссон юм байна. Би тэр хүнээс их суралцаж байгаа. Хүний өвд яс журам байлгүй яах вэ? Гэхдээ одоо цагт бизнесийг буйны ажилд болгодог хүн гэж хаана байх вэ? Тийм биш гэж үү? Гэхдээ санаа зовлтгүй дээ. 2 сарын дараа гэхэд зөвшөөрлийн бичиг энэ төр аавна гэлгүй. Ажил урсгалаараа сайхан бүтэх болно. Амлж байна. Аха. Та дүүний группийн байдлыг нэг судлаад гаач. Хаан захирал ойрж юу хийж байгааг нь мэдээтгэхээрээ. Бидлээ. Та дуудлага хүлээж авсан уу? Юун дуудлага? Жимээ утсаар ярьсан. Тантай ярьж болохгүй байх гэсэн. Яах гэж ярьсан юм? Мөнгө хэрэгтэй байна гэсэн. Гуйгаад байхар нь яах вэ гэж суулгаж байхад шүнжин юу хийсэн болоод Юу болсон? Ослохороо юу? чи яг зүрмүүлээд байгаа юм. Хүн жолоо барьж явахад ундаж болдго юм уу? Унтаж амарч чадаагүй болохоор нойр хүрээд байна. Чи яхаар ийм хэнэггүй болчихдог байна. Хичнээн чиний хувийн эрг боловч энэ арай. Миний хувийн эрг яасан гэж? Аав ажил туслах гээд үүрээс ахуулаад ажилчихсан чинь ядарч байна. Яах вэ өчигдөр уусын мөлөж байгаа ч хичнээн тийм байсан ч хүний ингэж болдог хэрэггүй. Хүргэж өгөх дургүй байсан бол дургүйгээ хэлнэ үз. Арчаагүй замтай амьтан шүү. Ёстой нэг. Суул та. Энэгээр автобус явдаггүй маа. Суул та. Суугээд байхад. Зэвүүн амьтан Юу? хүнийг хүргэж өгч байна гэд ийм байдалд оруулж байх гэж. Хэрэггүй болохоор зүгээр явж үз. Үнэхээр суухгүй хэрэггүй? Үнэн үү? Суухгүй, яасан ч суухгүй. Чи ихнээсээ яваад өгөхдөө яах вэ? Алхна гэвэл 2 цаг болно. Такси дуудах юм уу? Мөнгө чинь хайрам шүү. Даажи. Дунжуугийн аав ээж хоёр та хоёрыг хамт байгааг мэдэхгүй байгаа эргүү. Тийм ээ. Тийм дээ.
тус тусын амьдралтай хүмүүс шүү дээ. Нэрээ чи амралтын газрын залуутай хамт сөөвл рүү явсан гэлөө. Гоё байсан уу? Тэгсэн л дээ. Тийм шүү. Чи ч гэсэн нөхрөөсөө салж хэдэн жил ганцаараа амьдарсан. Хаврын өдрүүд ирж байгаа бололтой. Хичнээн сайхан байсан болоод тухайн хүртэл юм болгодог байна. Тийм шээ. Би аавтай хамт энэ ичиж байгаа гинэ. Авгаа. Галтгооных ажлыг хийхгүй юм уу? Ойлголоо доо. Таж чи энтхийг буруугаар бодоод байх юм. Хүн яах гэж нас нэмдэг гэж бодож байна. Хичнээн ганцаардаж байсан ч хүүхдүүдийн үерхлийг хараад атаарах гэж гинэ. Ганцаарцсан гинэ. Атаархсан гэсэн үү? Энэ хүнийгдээ Ганцаардаад байвал дахиад хүнтэй үерх. дахиад гинэ. Ой хүнгой. Би жүндийг төрүүлснээс хойш ганц хүүгээ гэж амьдарсан ёс журамтай даруухан их хүн юм шүү. Чи ойлгож байна уу? Аа? Яс журамтай ээж гэдгийг чинь мэдэхгүй юм. Бас даруухан гэдэг чинь юу бол? Яагаад даруухан байж болдгүй? 1998 оны 8 дугаар сар Жэжүүгийн газрын эзэн Ким Сонжа Жүндэ ирэх болж байгаа шиг байна. Чи өөрийнхөө ажлыг хий. Хүний ажил битгий оролцоод бай. Тусалж явах тэрүүл хийх гээд байх уу? Яасан? Хийсэн хэрэгтэй гимшиж байна уу? Бодож үзсэн юм аа. Зөвшөөрлийн бичиг цуглуулахад сарын хугацаанд үлдсэн байна. Энэ хугацаанд чамайг харахгүй амьдрах гэж байхгүй шүү дээ. Бүх ажил дууссаны дараа дахин уулзахгүй байж болно. Тийм шүү. Чи өөрийнхөө амьдралаар, би өөрийнхөө амьдралаар амьдарч байна. Бие бинийхээ хувийн амьдралд оролцох нь инээдтэй хэрэг шүү дээ. Би чиний хувийн амьдралд оролцож байгаагүй. Уучлаарай. Би цаашид оролцож байхгүй. Миний ачааг сая унхуу захирлын өрөөнд авчиж тавьчих. Сая унхуу захирал одоо хаана байгаа? Аха, хүмүүс хараад байна штэ. Миний гарыг тавьчихаа. Яасан бэ? Ингэж явах гоё байхад. Гэхдээ л ажил дээрээ та жаахан намтай байл да. Арай хэтрүүлж явах шиг. Би хэтрүүлж байна гэж юу? Чиний наа хойлоо удаан уулзсангүй шүү. Одоо болтол араас нь гүйдэх хэрэггүй. Хөгшөн. Энэ юм охин? Сайн байна уу? Би чиний гарнаас нь бариад зогсож байгаа залуугийн
Эхнэр нь байна. Гараа тавьчихгүй юу? Хөгшин. Энэ солонгос хэл ойлгодгүй хэрэггүй. Аха. Одоо болно. Би уцаар ярив. Ухаантай байж үз. Гэрт нь хөргөж их хэрэгтэй боллоо та. Тэгтээ. Гэртээ очиж амар та. Чи зөвшөд буудалд амьдрахаас залхахгүй нь уу? Хэдэн сар болно гिचгээд байр болохгүй яага? Энэ юун ачаанууд юм? Амьдарч байсан байраа зарчихсан. Чамтай хамт байхдаа мэддэггүй байж. Ганцаараа амьдрахад энэ дуу том юм байна лээ. Би ачаагаа хаан задлж хийх үү? Унтлагын өрөөнд тэнд үү? Яагаад ингэж вэ? Бид хоёр дууссан. Үгүй шүү. Дуусаагүй. Би чиний ихнэр хэвээрээ. Хуулийн дагуу хүчинтэй байгаа. Би өргөдлөө өгөөгүй л дээ. Би бүгдийг дуусгаад хүрээд ирлээ. Хэсэг хугацаанд чиний дэргэд байх болно. Би юмнуудаа хаана ийх вэ? Аха. Нэг өрөө захиалах. Дахиад шаардах зүйл байсан эргүү? Үгүй. Сэтгэл санааны хохирлын мөнгөний өгсөн. Гарын үсгэл дутуу байсан. Чи яахаараа тэрнийг ихнэртэй эсэх нь мэдлгүй уулздаг байна. Салчихсан гэж байсан. Тэгвэл тэр юу юм хтэй? Сая хүүгийн ихнэр гэсэн штэ. Би ч гэсэн мэдэхгүй байна. Яахаараа мэддгүй юм бэ? Чи тэрэнд хуурдагдсан байна. Чи хүний аргины байдлыг нь шалгаж байж уулздаг хэрэггүй? Би чам тэрнийг ирээ цэргүй амтан гэж хэлсэн байхаа. Олон хүүхэнд ороодлсон шалиг амтан гэж хэлээ үсттэй. Чи ухаантай байж үзээрэй. Зууралдаад байлгүй шуутхан дуусах. Ойлгосноо? Их зочирцсан уу? Чамтай ярих юм байна. Хичээвэл болохгүй зүйл байхгүй гэж бодож амьдардаг байлаа. Харин хурим огт өөр зүйл юм байна лээ. Алдаа гаргахыг хүсдэггүй байсан юм.
Аав ээж маань салсан болохоор би тэгж болохгүй гэж бодсон. Гэвч хэн хэнийгээ зовоосон амьдралыг цааш үргэлжлүүлэх нь утга учиртай гэж юу гэж бодож 2 жил хэрдээ тусдаа амьдарцгаасан. Тэгээд аяндаа залхаж салах өргөдөл дээр гарын үсгээ зурсан юм. Тийм бол яагаад тэр хүн Яах гэж энд ирснийг сонсож байж мэдэх баха. Баттай зүйл гэвэл тэр бид хоёр салсан. Их зочирдсон уу? бид жирийн нэг харьцаатай хүмүүс биш үсттэй. 아닌 거죠? Шуудхан машинд суугаад явчихдаг хэрэг үү? Юу ярихыг нь сонсох хэрэгтэй штэ. Тэгээд тэр золиг юу гэж худлаа ярьж байна? Салсан гэдэг нь үнэн гэж байна. Ах салах өргөдөл дээр гарын үсгээ зурсан ч ямар тач салсан гэж байна. Ганцаараа тамгаа дарж салсан гэвэл салждаг хэрэг үү? 그게 끝난 건가? Та хоёр яагаар юм адилхан байдаг вэ? 좀 그렇게 똑같냐? Шийдгсэн тэр үед тэгж байсан биз дээ. 나한테 일방적으로. Юу тэр үед Сайн хичээгээрэй. Та хоёр яг тохирч байна. Энтхийг бас яаж шидэм юм шиг өөрчлөх гэж байна да? даажи зүгээр үү? Би ч гэсэн мэдэхгүй байна. Түрүүний тэр эмэгтэй Мэрээ юу? Янхаа ахын эхнэр нэс юм аа. Салаад сар хэртэй болсон баг. Мэрэгийн хэлсэн үг хэцүү юм аа. Мэрээ надад дуртай биш. 21-д удааг байхад нь би хэдэн удаа алдаа гаргаж байсан. намайг хүүхчгээд байсан чи өөрөө хүүхчиг юм аа. 너가 더 촌스럽다? Өнгөрсөн ямиг юунд нэг үрсэн тайлбарлаж өгдөг юм? Хоёулаа илүү чөлөөтэй байвал яасан бэ? Тийм ч юм уу? Ингээд чи дэндүү чөлөөтэй байгаа юм шүү. Найз бүсгүйгээ орхиод даажийг хүргэж өгч байдаг. Аа тэр байна. Юу вэ? Тоглож байхад юундаа сандарсан юм? Таг үстгэл төрхөн байна. Яхав анхных болохоор би зүгээр өнгөрье. Дараагийн удаа найз бүсгүйгээ халамжилж байгаарэ. Жиньяна чи энийг барьж байхгүй юу? Төр хүлээгээрэй. Ажилдаа яасан эрт? Төрүүлээд ирчихээ юу?
Ярихгүй байх гэж бодож байлаа шүү. Наадах чи юу юм? Би өөрөө хийсэн. Ядарсан үед ууж байгаарай. Кофенаас илүү биеийг чинь сэргийх болно. Хүний биед ч сайн. Тэгнэ. Тэр хүн хэсэг хугацаанд амралтын газарт байх болно. Тийм үү? Хэдэн бичиг баримт дутуу байгаа чи Бүгдийг нь ярих гэсний хэрэггүй дээ. Би зүгээр өглөөний дасгалаа их удаан хийж явах чинь кофе бэлтчихлээ. Суул да. Нөгөө охин өгөө юу? Хүүхдэрээ болохоор нэг их үзэн ядахгүй наа. Хоёр жил хангалттай биш гэж юу? Би хэр удаан төвчих ёстой юм? Мэдхгүй юм да. Би төвч гэж хэлж байгаагүй юмсан. Харин чи миний байдлыг үргэлж төвчиж ирсэн. Энэ зан чинь намайг төвчих аргагүй болгосон. Чамтай ярих юм байна. Буцаад яв. Надад чамтай ярилцах хүсэл алга. Ойлгоо. Тэрнээс болоо юу? Бид хоёрын асуудал мэдэхгүй байна уу? Бид хоёр дууссан. Тийм болохоор би ч гэсэн хичээх болно. Эргээд хэвэнд нь оруулмаар байна. Чи 2 жилийн турш намайг хэвэнд нь оруулахыг хичээж байсантай адил би ч гэсэн хичээх болно. Би ирээ цэргүүдээ мэдчихэв. Насан туршид маань миний тал зогсох юм шиг санагдаж байсан хүн намайг хаях үед л ухаа орсон юм. Тэмцэлтгэе болий. Тэмцэлдэх гэдэг үгийг ийм үед хэлдэггүй юм. Мөнгө хэрэгтэй байна гэсэн гэлөө. Өмгөөлөгчөөр дамжуулж хэлнэ биз. Мөнгө аваад яв гэж юу? Чи бусад хүмүүстэй адил намайг мөнгнөөс олж ингэдэг хүн шиг бодож байгаа хэрэг үү? Чамайг нэг ч удаа тэгж бодож байгаагүй. Дөнгөж сая тэгж бодсон шүү дээ. Тавтай морилно уу? Тавтай морилно уу? Мориунах гэв. Нэг цагаар 30,000 вон. Морь унахгүй. Наймд дугаар анги төгсөв. 생각에 밤이 길어져서 쓸데없는 걱정 쓸모없는 바람 괜히 나도 몰래 소심해져 네가 괜찮다 그러면 내가 더 미안하잖아. 내가 좋아해. 그래서 네가 나타나서 이러는 거 미칠 만큼씩 화나. 멍충아, 그 뜨거운 걸 그냥 손으로 잡냐? 왜 한 번도 연락 안 했어? 멀리서 비춰진